хавар намрын хувцсны шүүгээ эмхэж цэгцлэгээ хийгээд дууслаа. За энэ сургалтаар бид нэр яг хавар намар өмсөх хувцс маань одоо надад бүрэн бүтэн байна уу гэдэг ер нь бол бүх хувцаа гаргаж тавьж байгаад нэг шалгадаг байгаа. За энд одоо бид нар хавар намар өмсөх одоо нэмэн хүртэг байна уу? Одоо богино хүртэг байна уу? За цов гэхэд урт богино байна уу? За гутал түрээтэй гутал, богино түрээтэй гутал гэх тээ. За одоо малгай хавар намар бол зайлшгүй малгай алчуур хэрэглэж явах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн, за загвар стил дизайны хувьд ч гэсэн тийм ээ. За тэгээ удирдлагаа зохицоод маш сайхан бүрэн бүтэн зөв хуслах хэрэгтэй. За одоо бэйли гэхэд одоо өвлийн бэйлиг одоо арай нэмгэн тийм бэйли бас байна уу? За энэ бүгдийг харж одоо өөртөө ер нь анализ хийж яах гэсэн үг. Надад ямар хувцас маань байхгүй байна тий. За дараа худалдаа авах хувцсны жагсаалтанд оруулаад ингэснээр та дэлгүүр яваа дараа нь худалдаа авалт хийхдээ өөртөө зөв худалдаа авалт зөв сонголтыг хийдэг. Ингэснээр та мөнгөө хэмнэн, ингэснээр та бас цагаа хэмнэн бас хувцсны шүүгээ бас эмэцэстэй байлгахад маш тус тэмтэй байдаг. За та хэрвээ манай сургалтанд суухыг хүсэж байвал нэмэлт мэдээллийг тайлбараас аваарай.